Ардчилсан намд итгэж болохгүй, ардчилсан намыг яагаад сонгож болохгүй вэ гэдгийг цөөн үгээр тайлбарлах гэж оролдъё. Угаасаа ардчилсан нам засаглаж чаддаггүй гэдэг нэг үг байдаг. Тэр нь тун үнэн. Засаглаж чаддаггүй цорын ганц шалтгаан нь угаацаа булаацалтан зодтолдох нохтын арин шин яс маханд нь шингэсэн байдагт оршино. Нэг лойвэрчин нь Монгол улсын томоохон баялаг лойврдох санал оруулна. Ерөнхий сайд нь зөвшөөрөхгүй. Гүйцээ. Ерөнхий сайдыгаа огцруулах хөдөлгөөн өрнүүлнэ. Ердөө ингээд л ийм шалтгаанаар засаглаж чаддаггүй юм. Ардчилсан намын цор ганц зорилго нь лойвэр дээрэм хулгай. Түүхсүүхвэл Мах Импекс спирт бал бүрэн талхчихэр сэлэг гурил хичээлийн үйлдвэрийг бүгдийг нь нийлүүлээд 4.6 тэрбумаар зарсан атал Апу компани 51% дангаараа 4.5 тэрбум төгрөгт хүрч байж. Сайн боддоо ердөө Апугийн тал үнээр л улсынхаа хамгийн том үйлдвэрүүдийг бөөндөж лойврдаад авчихж. За тэгээд цааш нь жагсаавал Зоос 2 Бороогийн алтны үйлдвэр Улаанбаатар барилга дээрээс дахны цемент байшин үйлдвэрлэх компани дэвшил сангийн аж ахуй бөөний худалдааны нэгдэл хар тархтан уурхай спирт бал бурам шорон орд үйлдвэрийн газар Мах Импекс талах чихэр хайлаастын алтны орд гэх мэт 75 том аж ахуй нэгжийг ердөө 17.6 тэрбумаар хувьчлан найрлсан байна. Эдний аль нэг нь тэр 17.6 тэрбум төгрөг элбэг хүрнэ дээ. Ийм л лойвер хийж иржээ. Энэ бүхэн тэгвэл яагаад чимээ аниргүйгээр болоод өнгөрсөн болоо? Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэд хүртээмжтэй байсангүй. Facebook, Twitter буюу олон нийтийн сүлжээ сошиал ертөнц гэж байсангүй тул ёстой хоттой хонд орсон чон шиг ажиллаж байж. Ер нь ардчилсан холбоо өвслийн үед худалдаа хангамж нийтийн хоол хүнс хөдөө аж ахуй алт тээвэр барилга бөөний худалдаагээд Монгол орны аль өнгөтэй өтөө 685 аж ахуй нэгж 243 үйл хөдлөх хөрөнгө нийтдээ 928 нэгжийг 42.5 тэрбум төгрөгөөр хувьчилжээ. Ахин хэлий нийт 928 нэгж үйл хөдлөх хөрөнгийг ердөө 42.5 тэрбум төгрөгөөр хуваан авцгаасан байхаж. Ардчилсан намыг сонгож болохгүй шалтгааны ердөө ганцхан л энэ юм. Эд бол дээрэмчид эд хижээ засрахгүй хизээч өөр юмсахгүй шийдсэн лойврчид. Шудраг үнний туйл гэж бид боддог байсан бурмаа гэж авгаа хүнс хөдөө аж ахуй сайд боловдоо. Тэрээр халах голын сав газрыг хөдөө аж ахуйн чөлөөт нэрийдлэр гадныхан туталдах гэж оролдоод чадаагүй. Харин үхтэй өхөр бууга тавьж ганцхан шөнийн дотор ардчилсан намын огшилтаа 30 компанид халах голын 325 мянган га газар нутгийг хуваар өгсөн баримт одоо дэлгэгдээд шууг андагдаж байна. Сонгуулийн санал өгөхийн өмнөх өдөр ардчилсан намын ерөнхий сайхан бэлэг юу тухай зарласныг та нар мэдсэн. Газар ба газрын хэвлэлдэх баялаг бол Монголын ард түмний өмч болохоос биш ардчилсан намын өмч биш ээ. Зөвхөн үүнийхэн төлөө ардчилсан намыг татан буулгаж удирдагчдыг нь хатуу ширүүнээр яллах ёстой. Өөрч юу хэлэхдээ ардчилсан намд хизээч эрх мэдэл өгч болохгүй бүр хизээч өгч болохгүй хамгийн тод жишээ энэ юм. Тэд бол мөнхийн сүрэг хүчин байх заалтай хүмүүс, тэд бол шорон дэлгэд байх ёстой дээрэмчид. Санагтун, бодогтун.